Үндсөлийн 29-ийн 3 дугаар зүйлд улсын хурлын гишүүн гэмтэрэгт холбогдсон шүүхээр тогтоогдвол түүнийг эргүүлэн татах асуудлыг улсын хурл хэлэлцэж шийднэ гэж заасан байдаг. За гэвч улсын дээд шүүх Давгийн Цогтбаатар гишүүнийг хөгжлийн банкны гэх хэрэгт гимбуруутай гэсэн шийдвэр гараад 80 гаруй хоног өнгөрч байгаа ч дээд шүүх шийдвэр биелэгдэхгүй байсаар хэвээрэнэ. Тэгвэл улсын хурлын гишүүн Давгийн Цогтбаатар дээд шүүх үндсэн хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн байна. Уулын гишүүн гэмтэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол улсын хурл түүнийг гишүүнээс нь эвгүүлэн татнаа гэж байна. За яг зөв. За улсын дээд шүүхийн шийдвэр бол эцсийн хойно заавал биелүүлэх ёстой. Шүүх шийдвэр гаргацсан. Та шүүхийн шийдвэрийг дүгнээд байж болох уу? Би дөнгөж сая та бүхэнд бас яг ойлгомжтойгоор хэллээ. Гишүүн гэж хинбэ гэдгийг үндсэн хуулийн дээр ч заасан байгаа. Бусад хуулийн дээр ч байгаа. Гишүүнд хариуцлага тооцоо эргүүлэн татахыг ч заасан. Гишүүн дээр байхдаа би үндсэн хууль зөрчөөгүй, өмнө нь ч би үндсэн хууль зөрчөөгүй. Гишүүн болсон хойно гэмт хэрэг үйлцэн шүүхээр тогтоох юм бол эргүүлэн үндсэн хуулийн 29-ийн хууль дээр байна л та. Тийм ээ. Дээрээс нь та хуулийн дээр чинь тэгээ бичсэн байгаа. 20 сая төгрөгийн торгуулийг төлөө юу? Би шүүхийн шатанд дахиад гомдол гаргаж байгаа. Аль шүүхийн шатанд гомдол гаргах юм? Хуулийн дээр бичсэн байгаа. Шүүгчдөө ерөнхий шүүгчдөө 70 хоног өнгөрчлөө шүү дээ. Юу гэдэг нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тань дээр одоо юу гэдэг дээд шүүхээс гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой ямар нэгэн бичиг сачиг ирээ юу? Ирэх. Та 29-ийн 3 улсын хурлын тухай хуулийн 9-ийн 1-5-ыг биелүүлэх заавал үүрэгтэй биш үү тий? Заавал зайлшгүй шаардлага. Хоёрын 5 хүн цай хэллээ шүү дээ. Уул гишүүн гэмт хэрэг үйлцэн гэж тогтоох. Би хууль ерөөсөө тайлбарлах гээгүй. Хуулийг л 5 хүн сая одоо ийм ингэ бичсэн байх шүү гэдгийг л хэлсэн. Гэхдээ хууль дээр байгаа яг өөрт хэрэгтэй заалтаа та тайлбарлаад яг өөрийн чинь одоо байгаа энэ нөхцөл байдалтай холбоотой үндсэн хуулийн заалтыг та хэрэгсэхгүй ч юм уу би сая дахиад хэллээ шүү дээ. Үндсэн хуулийн дээр сонгох ирэх гэж байгаа. Түүний дагуу би цагдаагаас шүүхээс бүх газраас баримт материалыг бүрдүүлж өгөөд нэрээ дэвшүүлсэ. Би жагсаалтны гишүүн биш ээ. Энэ таны нэр би хангаан бүсийн 1-р тойрогт улсын хуралд нэр дэвшээд улсын хурлын гишүүнээрээ сонгогдсоо. Тэрнээс бол би жагсаалтаар орж ирээгүй. Гишүүн босноосоо үндсэн хууль зөрчөөгүй, өмнө нь ч үндсэн хууль зөрчөөгүй. Таны гишүүн болсон нэр таны хууль зөрчсөн гэдээ улсын дээд шүүх үзсэн биш үү? Хэрэгтэй холбоотой л асуудал яриад байгаа. Гишүүнийг гэдэг асуудал наадах дотор ч байгаа байхгүй. Иргэнийг биш, гишүүнийг гэж байгаа тийм. За, би тайлбараа өгчлөө болчихлоо. Ингээд ажиллаад яваад